Яг одоо хаасаагүй солиотой нэгэн болж байна. Bitcoin. Зарим хүмүүсийн хувьд энэ бол маш том лувер. Тэдний хувьд үнцэнгүй интернет мөнгө билээ. Маазарч гаргасан coin хүртэл нийт мөнгөнд дүүн нь Ford компани нийт хөрөнгнөөс илүү байна гэж юу? Хэрв та чулуун зэвсгийн үед амьдраагүй бол та биткойны талаар сонссон л байгаа. Тэр чигээрээ виртуал хэлбэрээр орших цахим валют бөгөөд ардаа засгийн газрын хяналт эсвэл дан ганц эзэмшигчгүй. Өнөө хүртэл олон танигдаагүй үл мэдэгдэх хүний бүтээл юм. Харин одоо үнэн хэдэн тэрбумаар үнэлэгдэж байгаа билээ. Digital currency created a dozen years ago as an alternative to cash is exploding. My bear case is that it's a giant pyramid scheme and people are getting sucked into it. First, I'll point out that Bitcoin possesses all the attributes not only of good money, but of supremely good money. Магадгүй танд өөр ингэсэн бодол байгаа байх. Төөрөгдөл, уур хилэн, эсвэл итгэл найдвар гээд. Coin хэмээх зүйл нь хаа явсан газраа маргаан эсвэл туйшралд агуулж байдаг. Яагаад? Харин одоо та бид энэ их дуу чимээний цаана хөшигний ард яг юу байгааг сөхөж үзцгээе. Bitcoin яагаад хүмүүсийг ингэж их реакцлахад хүргэж байна вэ? Учир нь үүний цөмд зөвхөн дижитал coin биш, илүү том зүйл байгаа болохоор энэ удаад бид Bitcoin-ыг шүүхийн тавцанд аваачих болно. Bitcoin анх гарч эхлэхэд хүмүүс шоолж эхэлсэн. And finally, new rule, nothing with crypto in the title ever turns out good. Жишээ нь та Twitter ороход лазер нүдтэй профайлтай хүмүүсээр дүүрэн, мем эсвэл хоол хэмээх шин трендүүдийг олж харах болно. Зарим нь бүр Америк долларын төгсгөл ирнэ гэх мэт ч зөвнөж байх шиг. There's no value, it's a bubble, and I promise you, and you're right, it could go to 50,000, it could go to 100,000, but I'm certain that at the end of the day, it will end up close to zero. Интернет шидэт мөнгө гэх мэт энэхүү хийсвэр валют яаж ийм их үн цэнтэй байна вэ? Энэ зүйлийн хүмүүст өгөх бодит үн цэн нь яг хаана байна? Энэ бол хүмүүсийн хамгийн анх тавьдаг асуулт юм. Энэ зүйлийн ард байгаа технологи болон философиг ойлгосон цагт та үргэлж буруу асуулт асууж байснаа ойлгох болно. Өмнө нь хэлж байсанчлан биткойн бол зүгээр нэг дансны бүртгэл юм. Хэн рүү хэдэн биткойн шилжүүлсэн тухай мэдээлэл юм. Банкч гэсэн адилхан таны дансны бүртгэлийг үргэлж хийж байдаг. Жишээ нь та дансандаа $50 байлаа гэхэд хэн нэгэн рүү $100 шилжүүлэх гэж оролдох үед банк энэхүү гүйлгээний утгыг татгалздаг. Үүнд банк бол гол зохицуулагч юм. Bitcoin бол төвлөрсөн биш системтэй. 2008 оны хямралын үеэр Satoshi Nakamoto-гийн гаргаж ирсэн white paper-с үүдэлтэй. Гүйлгээний утгыг банк шиг баталгаажуулахын оронд Bitcoin-ийн сүлжээнд байгаа нийт компьютер баталгаажуулдаг. Энэ дэлхий дээрх ямар ч хүн интернетээс татаж болохоор софтвертэй. Үүнийг зүгээр л нэг санал хурах систем гэд бодчих. Сүлжээнд байгаа бүхий л компьютерүүд гүйлгээ бодит эсхийг санал хураадаг юм. Эхний гүйлгээнүүд хийгдсэний дараа шинэ дансны бүртгэл үүсэж хуучин бүртгэлтэй холбогддог. Ингэж л явагддаг. Бидний мэдэх блокчейн технологи гэж нэг иймэрхүү. Жинхэнэ асуулт гэвэл түүнд ямар бодит үнцийг агуулгадах нь гол асуулт биш. Жишээ нь та Америк долларыг нэг хараад үзээрэй. Энэ нь өөртөө яг ямар үнцийг агуулдаг вэ? Бодоод нэг үзээрэй. Бүхий л төрлийн валютыг юу үнцэнтэй болгодог вэ? Долларч гэсэн ямар ч бодит үнц байхгүй. Энэ бол зүгээр нэг цаас эсвэл компьютер дээрх тоон цифр. Долларыг юу үнцэнтэй болгодог вэ гэвэл засгийн газар үнцнийг нь баталдаг. Бид ч бас үүнийг хүлээн зөвшөөрдөг. Бид валютыг бараа бүтээгдэхүүн худалдан авч арилжахад итгэлтэй байдаг. Валютын бодит үнц нь хүмүүсийн итгэл дээр суурилдаг юм. Засгийн газар хэр тогтвортой байх нь валютын аншид бас нөлөөлдөг. Fiat валют засгийн газрын тогтвортой байдал дээр оршдог бол Bitcoin өөрийнхөө технологи дээр суурилсан компьютерийн кодн дээр суурилдаг. Валют үнцэнтэй байх нь хэр олон хүмүүс хүлээн зөвшөөрж итгэлээ өгч арилжаанд орж байгаагаас хамаардаг. Харин coin эсрэгээр анханаас ахуулаад хүмүүсийн итгэл болон нэр хүнд гэсэн психологийн тоглоомн дээр суурилсан байдаг.
Муу мэдээлэл болон сайн мэдээллийн эсрэг гэх мэт. Хэрв эрэлт хэрэгцээ байж байвал үндсэн ч гэсэн оршдог юм. Coin үнэхээр тэрхүү эрэлт хэрэгцээг үүсгэж чадсан. Бидний асуух асуулт бол түүний үнцэнд биш, түүний эрэлт хэрэгцээг судлах хэрэгтэй. Үүнд яг юу нөлөөлж байна вэ? Хамгийн чухал нь энэ нь хэр удаан хугацаанд оршин тогтнож чадах вэ? Итгэл болон нэр хүнд гэдэг тоглоом бол тийм ч амархан тоглоом биш шүү. Биткойн зөвхөн хүмүүсийн итгэлийг олоо зогсохгүй, зарим нэг хүмүүсийн айдсыг бас давхар төрүүлж байдаг. Гэвч гүнд нь үүнээс илүү том асуудлууд гарч ирсээр л байгаа. Энэ бүх мем болон лазернууд болон хөөрөлтөлтийн цаана биткойны нийгэмлэгт зөрчилтөө үүсэж байна. Ганц л чухал асуултыг тэд тавьсаар биткойн үнэхээр албан ёсны мөнгө болж чадах уу? Үүнийг тэд блокийн төлөөх дайн гэж нэрлэдэг байгаа. Энэ нь гадаад дарамт шахалт биш, харин дотоод асуудал юм. Асуудал яг анх эхэлсэн цэгээс үүссэн. Эрчим хүчний маш том асуудал. Накамото анхнаасаа л ингэж програмчилсан. Хэсэг блок бүр 1 мегабайт хүчин чадлаар шилжүүлэг хийдэг. Хамгийн зөвүүн нь блок үүсэх бүрт байдлыг бүр хэцүү болгодог нэг зүйл бий. Бусад блок бүртэй холбогдох хүртэл хэсэг тус бүрт 10 минут зарцуулагддаг. Энэхүү санамсаргүй шийдвэрээр Накамото Coin холбогдогчдын дунд гал авалзуулах болсон. Хэдэн тоо бүртгэлийг нэг харцгаая. Энгийн гүйлгээний утга нь 380 байтын багтаамжтай. Тэгэхээр блокчейн дэх блок бүр 2789 гүйлгээг агуулж байдаг. Тэгвэл блок бүр 10 минут тутам ачаалах юм бол биткойн секунд бүрт 4.6 гүйлгээг баталгаажуулж чаддаг. Арай эсрэгээр Visa карт секунд бүрт 24,000 гүйлгээг багтаах хүчин чадалтай байдаг юм. Асуудлыг та бүхэн харж байна уу? Накамотогийн санаатай шийдэл койны нийгэмлэгт хагарал үүсгэж байгаа юм. Том блокер болон жижиг блокеруудын хооронд том блокерууд нь ямар ч албан ёсны мөнгө бүхий л том гүйлгээний асуудлыг төвөггүй шийдэж чаддаг байх ёстой гэж маргадаг. Секундэд 4.6 гүйлгээнээс илүү байх ёстой гэж боддог. Жижиг блокерууд блокийн хэмжээ ихсэх нь хувь хүн энэхүү сүлжээнд ороход саад болж байгаа гэж үздэг. Ингэснээр томоохон корпорациуд үүнд давуу эрх эдлэх болно. Одоо үүний гол асуудал болох эрчим хүчний асуудлыг зөмөр авч үзцгээе. 2012 оны 5 сард Elon Musk биткойныг төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрсөн бол саяхан Tesla компани хуучин шиг дахин биткойныг төлбөрийн хэрэгслээр зөвшөөрөв юм. Тэд нар дурдахтаа бид биткойныг гүйлгээ болон койн холборлоход маш их энерги зарцуулж байгаагаас болоод шийдвэрээ эргэж харсан гэж хэлжээ. Энэхүү мэдээлэл нь дангаараа биткойны ханш болох 50,000 Америк долларыг 40,000 Америк доллар болтол нь унгаасан юм. Дахин хэлье. Санаж ав. Энэ бол итгэл болон нэр алдрын тоглоом юм. Маск ганцаараа биткойны эрчим хүчний асуудал ганцаараа санаа зовоогүй. Эрчим хүч үргэлж бүх цаг үеийн асуудал байсаар ирсэн. Кембрижийн их сургуулийн хийсэн саяхны судалгаагаар биткойн Аргентин улсаас илүү их эрчим хүч зарцуулж байна гэж хэлсэн. There's a lot of energy. The whole issue around energy. It's remarkable just how much energy is involved. An industry that consumes a lot of energy. Та магадгүй яагаад гэж гайхаж байгаа баха. Биткойн яагаад ийм их эрчим хүч зарцуулж байна вэ? Асуудал гэвэл Сатоши ингэж л програмжилсан билээ. Сүлжээнд дэх бүх компьютер гүйлгээг боддоо үгүй юу гэдэг дээр санал хураадаг. Накамото програмчлахдаа сүлжээнд байгаа компьютерүүд оруулсан саналаа дахин нотлох хэрэгтэй болдог. Тэдний батлах нэг арга бол компьютер математикийн хэцүү тооны шийдлийг олох зам бөгөөд энэ нь маш их эрчим хүч зарцуулдаг. Энэхүү асуудлын шийдлийг олж чадсан эхний компьютер шагналаа бутархаа биткойноор авдаг. Ингэж л эхний блок баталгааждаг. Өөрөөр хэлбэл энэ нь яг л лотерей шиг юм. Хэсэг хідэн олборлогч нар математикийн асуудал шийдэх гэж маш их эрчим хүч хороодог. Хэн төрүүлж шийдэж чадсан биткойноор урамшууллаа авцгаадаг. Накамото нь блок бүр 10 минут зарцуулахаар програмчилсан. Математикийн асуудал бүр 10 минут зарцуулагддаг гэсэн үг. Сүлжээ хэдий их компьютерүүд байна, төдий чинээ асуудал яривхтэй байх болно. Ингэснээр 10 минут тутамд блокийг үргэлжлүүлэхийн тулд шүү дээ. Асуудал хүнд байх тусам эрчим хүч нэмж маш ихээр зарцуулна гэсэн үг. Энэ бол алдаатай цикл юм. Анхандаа энгийн компьютерүүд биткойн олборлдог байлаа. Тэгвэл одоо илүү том хурдтай суперкомпьютеруудаас бүрдсэн койн олборлох фермүүд бий болсон. Анхны модель загвар нь хуурам эрхлэгчдээс хамгаалах ёстой байсан. Хүчин чадал нь томрох хэмжээ нь болон эрчим хүч нь хязгаарлагдмал юм.
Байгаль цаг уурын өөрчлөлт болон дэлхийн дулаарлаас болоод биткойн ирээдүйд маш том дарамт ирж байгаа юм. Биткойн хэрэглэгчид эсрэгээр маскыг хуурамч мэдээлэл тарааж байна гэж үзээд бусдад айдас болон итгэлгүй байдал эргэлзээг өгч байна хэмээн буруутгасан. Биткойны эрчим хүчний зарцуулалт нэг улсын эрчим хүчтэй тэнцэж байна гэдэг мэдээж шударга болсон. Мэдээж биткойн улс болох гэж оролдоогүй, валют болох гэж л оролцсон. Эсвэл үнцийг хадгалах хөрөнгө болж үлдэх ёстой билээ. Койн олборлагч нар ч гэсэн хямд үнэтэй сэргээгдэх эрчим хүчийг хайсаар л байгаа. Койн олборлагч мөнгө олох хэрэгтэй байдаг. Гэтэл эрчим хүч гэдэг гол асуудал байхад мэдээж хямд эрчим хүч хайж эхэлнэ. Жишээ нь гидро эрчим хүч боломжтой байж болох юм. Гэвч биткойны бүхий л зарцуулж байгаа эрчим хүчний хэдэн хувийн сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгааг тодорхойлох аргагүй билээ. Зарим нь 70% гэж үзэж байвал зарим нь 30-аас доош гэж тэмдэглэсэн байдаг. Гэвч манай банкны систем үүнээс илүү эрчим хүч зарцуулж байгаа гэж бодвол тэд өдөрт биткойноос хэдэн 10,000-аар илүү гүйлгээ хийж чаддаг. Дан ганц эрчим хүч биш. Үүний цаана илүү том хувилдааны онол явагдаж байгаа. оны Техасын их сургуулийн багшийн нэгэн мэдээлэлээр тэрээр биткойн үнэхээр цаанаасаа зохион байгуулалтаа юу гэж дурдаад биткойны ханшийг зориу дээр өөр нэг тедер хэмээх криптовалютыг ашиглаж өсгсөн гэж буруушаадаг. Тедер нь өөр нэг төрлийн тогтвортой койн юм. Анш нь ямар ч зөрүүгүй Америк доллартай тэнцдэг. Өөрөөр хэлбэл $1 нь нэг тедертэй тэнцдэг гэсэн үг. Игч биш, бас багч биш. Биткойныг тогтвортой анштай койноор хөрвүүлэх нь доллараар хөрвүүлэхээс илүү хурдан билээ. Тиймээс биткойн эзэмшигчид крипто зах зээл замбраагүй болж эхлэнгүүд өөрсдийнхөө биткойныг тедерч шилжүүлсэн юм. Крипто конференц судалгаагаар 57% бүхий л биткойны шилжүүлэг тедерээр хийгдсэн байдаг. Тиймээс тедер бол крипто зах зээлийн гол өсөлтийн шалтгаан юм. 2019 оны тэрхүү баримт бичигт дурдсанаар оргуу оосноос бүтсэн тедерийн нөлөөнөөс болж биткойны эрэлт хэрэгцээг хиймлэр үүсгэсэн гэдэг. Энэхүү баримт бичиг крипто ертөнцид маш том асуудал болсон. Америкийн аудитын газраас хүртэл тедерийн ард орших Bitfinex болон Tether Limited хоёрт шалгалт явуулсан билээ. There is this phenomenon of Tether, and every other day there is $1 billion of it issued that goes to buying Bitcoin. Гэвч үнэндээ Tether нь ардаа ямар ч Америк долларын баталгаагүй байсныг олж тогтоосон. Үүнээс болж 18.5 сая долларын торгуул ногдуулсан. Tether өнөр хүртэл оршиж байгаа бөгөөд шилэн данстай гэж батлаад байгаа. Гэвч биткойныг тойрсон илүү харанхуй нэг зүйл байгаа юм. Зах зээлийн ханшийг говьлсон гэдэг. Танд хэлээгүй өөр нэг зүйл бол whales юм. Англи хэлний халим гэдэг утгатай ижил биш. Хэсэг бүлэг хүмүүсийн биткойны асар их нөөцийг хэлж байгаа юм. Маш их биткойныг өөртөө хавд орсон хүмүүсийн нэгдэл. CoinDesk-ийн нэгэн судалгаагаар 1 сарын байдлаар 1000 идэвч эзэмшигчдийн хаяг нь 2334 байсан гэж байна. Satoshi Nakamoto хүртэл анхны үед 1 сая биткойн эзэмшдэг байсан. Энэ нь нийт биткойны эрэлт нийлүүлэлтийн 4.7%-д тэнцэж байгаа. Тэгвэл танаас дахиад нэг асуулт асууя. Хэрв Satoshi Nakamoto 1 сая биткойн өнөөдөр зарвал юу болох вэ? Тэр эсвэл тэд хинч байсан маш том асуудыг үүсгэх болно. Хэрв зарлаа гэж бодоход биткойны асар их нөөцөрөө үн ханшиг тэнгэр тултал нь огцом өсгөх болно. Маш том хэтвч эзэмшигчдийн үйл хөдлөлийг ажиглахад зориулагдсан Twitter аккаунтууд ч гэсэн байгаа. Асуудлыг бүр илүү хөндрүүлэх арга зам бол биткойны төвлөрсөн биш нэрээ нууцлсан байдал нь зах зээлийг хүснээрээ удирдах гэсэн заваан сэдэлтэй хувь хүмүүсийн хувьд яг тохирсон газар нь болж байгаа юм. Зах зээлийг яг ингэж хэр их говьлсныг хинч тааж мэдэхгүй. Ингээд л болоо. Биткойны хамрах хүрээ хязгаарлагдмал үүнийг үргэлжлүүлэх эрчим хүчний асуудал ч гэсэн хомс бөгөөд зах зээлийг хэсэг бүлэг хүмүүс хүснээр удирдах байгаагаас гадна энэ яавч валютыг орлож чадахгүй. Биткойны түүх ингэж төгсвөл энэ нь гонигтай төгсгөл байх болно. Тэгвэл биткойнд асуудал гарахын хэрээр криптовалютын зах зээлд илүү том үйл явдал эхэлж байгаа юм. 2011 он дараагийн шатны койнууд буюу альткойнууд гарч эхэлсэн. Маш сайн ажиглаад үзвэл блокчейн технологи нь зөвхөн биткойноор ганцхан холбогдоогүй. Биткойны асуудлын дараа энэхүү альткойнууд нь илүү дээр шийдлүүдийг санал болгож ирсэн юм.
Үүгээр цоо шин зүйлийг бий болгосон. Мэдээж би бүгдийг нь энд дурдж чадахгүй. Бараг одоо хэдэн 10 мянгаараа байгаа биз. Тус бүр нь өөрийн гэсэн өвөрмөц шийдэлтэй бас бусдаас ялгарх шин чанартай билээ. Крипто ертөнц гэдэг бол яг л зэрлэг өрнөд гэсэн үг. Аль coin нь лөөр вэ? Эсвэл аль нь жинхэнэ coin вэ гэх мэт маргаанаар дүүрв. Dogecoin Мазарч гаргасан бас нэг altcoin. Coin-ыг шоолж гаргасан хоёр софтвер инженерийн бүтээл. Тэр Dog тохоо нь одоо нийт 50 тэрбумын хөрөнгө босгож чадсан гэд боддоо. Энэ нь Neatfort компани хөрөнгнөөс илүү байгаа юм. Яг одоо крипто зах зээл нь хөөсрөл болон солиорлын дунд явж байна уу гэвэл магадгүй л юм. Аливаа хэдүүлээ 1999 оноос 2000 оны ихэнх үе рүү очицгоё. The information superhighway and one of its main thoroughfares, an online network called Internet. Энийг тухайн цаг үед нь .com-ийн хөөсрөл гэж нэрлэж байлаа. Энэ бол интернетийг сурталчилдаг цаг үе юм. Үүний хэр хол явах потенциал бидний ирээдүйн амьдралыг хэрхэн өөрчлөх тухай байнга ярьдаг байсан. Хөрөнгө оруулагч энэ олон интернет компаниуд руу мөнгийг хэдэн саяараа цутгаж байлаа. Бүр заримд нь арай хэтэрхий их үнцээр өгч байсан. Зарим компаниуд нэрэн дээрээ хүртэл .com гэж үг нэмдэг байсан гэд боддоо. Энэ олон компани зарим нь бизнес төлөвлөгөө болон үйл ажиллагаа бас бүтээгдэхүүнч байгаагүйгээс ямар ч ашиггүй байсан. Капитал хөрөнгөнд зарцаж эхлэнгүүт ямар ч зорилгогүй, ямар ч үйл ажиллагаагүй компаниуд уналтанд орцгоосон. Ингэсэн ч гэсэн жилийн дараа гэхэд зарим нэг компани өнөөдөр дэлхийн хамгийн томоохон компани болж чадсан билээ. I believe that it's very easy to predict that there are going to be lots of successful companies born of the internet. I also believe that today, where we sit, it's very hard to predict who those companies are going to be. Крипто ертөнцид ч гэсэн адилхан зүйл тохиолдохыг хэн ч мэдэхгүй. 2014 он 19 настай Виталик Бутерин биткойны семинар дээр өөрсдийнхөө төлөвлөгөө бол Ethereum-ийн сүлжээг танилцуулсан. Виталик блокчейн технологи биткойноос илүү том зүйл гэдгийг ойлгож байсан. Санхүүгийн ертөнцийн төсөөснөөс ч илүү потенциал байгаа гэдгийг мэдэж байгаа бөгөөд блокчейн технологи нь имэйл нь интернетэд ямар хэрэгтэй байдаг шиг биткойнд ч гэсэн чухал зүйл юм. Зүгээр л том зүйлийн өчүүхэн нэг хэсэг юм. Энэ нь Ethereum-ийн сүлжээг илүү сонирхолтой болгож байгаа. Ethereum-ийн сүлжээ нь бидэнд төвлөрсөн биш хэрэглэг програмчилж өгдөг. Төвлөрсөн биш гэрээг үүсгэж чаддаг. Үүнийг smart contract гэдээ байгаа юм. Үүний ард байгаа компьютерийн шинжлэх ухааныг та нарт яг одоо нэгэнгүү тайлбарлаж чадахгүй. Энэ бол гайхалтай бөгөөд илүү сайжруулсан хөлбөр нь ч байж болно. Дөнгөж эхлээд шүү дээ. Хүн бүрл биткойныг шүтэж байна. Энэ бол мэдээж хамгийн анхны гол coin учраас гэвч биткойн том зүйлийн зүгээр л нэг өчүүхэн хэсэг нь. Бид үнэхээр биткойныг дэлхийн нийтийн мөнгө болно гэж итгэж байна гэж үү? Гэвч үгүй юм. Гэвч энэ нь хэрэглэнээс мэдээж гарахгүй. Зүгээр л валют болж чадахгүй. Интернет ч гэсэн анх эхэлж байхдаа бид үүнийг видео бичлэг үзэж болно гэж таамаглаагүй. Мөн түншлэн сошиал ертөнц ч гэсэн өнөөдрийн түвшинд ингэхдээ хөгжинэ гэж ч бодоогүй. Энэ бол олон жилийн үйл явц байсан. Тэгээд ч дэлхийн ертөнц цаашид хаашаа ирэхийг би зөвгнөж чадахгүй. Аль криптовалют ашиглагдаж үн цэн өсөх хэн ч мэдэхгүй. Блокчейн ирээдүйд үлдэж чадах эсхийг ч бас таамаглаж хэлж чадахгүй. Мэдээж энэ нь шин нээлт. Биткойныг лөөр эсвэл хэлбэр гэж харахаас илүүтэйгээр биткойныг түүх гэж харах ёстой. Шин зүйлийн эхлэл гэвэл илүү онох байх. Зүгээр coin одоо ингээд манайд ч одоо түрүүн тоо гаргасан бараг 60-аад coin ингээд гарцсан. Тэр 60 coin гэдэг ихээр төлбөрийн хэрэгсэл гэдэг чинь Монголд яг төгрөг гэдэг нэг жиргэг төлбөрийн албан ёсны төлбөрийн хэрэгсэл байгаа шүү дээ. Одоо 60 өөр төлбөрийн хэрэгсэл гараад тэр нь бүгдээрээ үнцэнтэй байгаад тэгээд тэр нь одоо цаашдаа ингээд амьдраад явна гэж би итгэхгүй байна л да. Магадгүй нэг хоёр нь одоо мундаг технологитой учраас цаашдаа ирээдүйд их тийм мундаг одоо төлбөрийн хэрэгсэлч гэдэг юм болоод амьдраад явахыг үгүйсэхгүй. Тэгэхдээ би дийлэнхт нь бол итгэхгүй. Зүгээр хавар гэхэд хар мянган өнөөдөр тэр хоёр их найд чинь 600 мянган хүнээс л орсон мөнгө гэж би ойлгосон. Хоёр их найд гэдэг чинь баг манай дотоодын нийт бүтээгдэхүүн баг 10 шахуу хөлөө. Тэгвэл энэ бол асар их мөнгө л дөө. Манай Монгол дахиад нөгөө хохирогчд гарч ирэнгүү тэрийг ингээд төлөх тийм чадвар манай эдийн засгт байхгүй. Энэ бол том сүрэл болно гэж би бодож байгаа. Зүгээр эн чинь өөрөө нөгөө цааны интернл одоо ийм дотоод value гэж энэ утсанд бол одоо ингээд би за юу гэдэг 2-3 сая төгрөг төлөөд авчлаа гэхэд нөгөө надаас мөнгө гарсан. Тэгээ хоронд нь би эндээс value аваад байгаа шүү дээ. Авч байгаа үнц нь байгаа. Тэр coin авчгаад ямар ч үнц нь аваагүй шүү дээ. Ганцхан үнц нь юу гэхээр
Би тэнд сая төгрөг оруулсан бол би 5 сая болгож явна гэсэн нэг юм найдвар байгаа шүү дээ. А тэгээ бид тав ингэ сууж байгаа нэг coin бүгдээрээ нэг сая төгрөг орууллаа. Нэг нь хожир 5 сая төгрөгтөө нөгөөдүүд нь бүгд алдагдана. Яг ийм тэг нийлбэртэй тоглоом, яг мөрөйтэй тоглоом шиг. Мөрөйтэй тоглоом тоглохоор нэг нь хожоод бус нь алдагдахтай адилхан юм л зүйл. Тэгэхээр би бол за цөөн тооны хожигчдоо олон тооны одоо тийм юутай хохирогчдоо хавар магадгүй Сүхбаатарын талбай дээр хэдэн мянган хүн гарч ирэхээр тийм нөхцөл байдал үүсэж байгаа юм л гэж би бодож байна.